урланг альтгая. Тэгээ хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт гарч байгаа шинэ бүтээлүүдийн талаар бас танилцуулга хийдэг юм цуврал арга хэмжээ болдог. Тэгээд энэ удаагийн цуврал арга хэмжээний энэ удаагийн танилцуулгаар үндсэн хуулийн эрх зүй төрийн байгууллага зарчим үзэл баримтлал гэсэн ийм бүтээл доктор Ганбаатарын бүтээл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд 2 дугаар дэвтэр доктор Нармандах мөнгө цул нарын эмхтгэл Монгол улсын үндсэн хуулийн сонсдог цомог үндэсний манай хүрээлэнгийн бүтээл ийм 3 бүтээлийг та бүхэнд өнөөдөр төлөвлөх гэж байна. Тэгээд энэ удаагийн арга хэмжээг нээж өгөхийг хүрээлэнгийн захирал эмчцэг танаас хүсэж байна. Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн салбарт шинээр бүтээсэн зохиогч судлаачдын бүтээлийг хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачд болоод иргэд олон нийтэд танилцуулах, тухайн судлаачийн судалгааны ажилд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээг энэ жилээс эхлэн цуврал болгон зохион байгуулах гэж байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна. За энэ ажлын эхлэл өнөөдөр үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн бүтээлүүдээр эхэлж байна. Энэ жил шинэ арчилсан үндсэн хууль батлагдаад 25 жилийн ай тоогоо залгаж байгаа та бүхэн мэднэ. За шинэ үндсэн хууль 1992 оны 1-р сарын 13-ны өдөр батлагдаж 2-р сарын 12-ны өдрөөс улс даяар дагж мөрдөж эхэлсэн. За шинэ үндсэн хууль эхэлсэн энэ өдрийг өгтөж үндсэн хуулийн эрх зүй судлал, үндсэн хуульд ёсыг төлөвшүүлэх, үндсэн хуулийг олон нийтэд таниулах, нөгөө төгөөр Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусны дагуу үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэсэг талаар ажлын хэсэг байгуулж тодорхой ажлыг судалгааны ажлыг эхлүүлээд байгаа. За энэ ажлын хүрээнд судлаачид олон нийт улс төрчдийн зүгээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар эрчимтэй яригдж байгаа энэ цаг үед үндсэн хуулийн эрх зүйн чиглэлийн судалгааны бүтээлийг энэхүү танилцуулах нь үндсэн хуулийг олон нийт таньж мэдэх судалгаа шинжилгээний болон практик шинжилгээ ухааны бас ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна. За өнөөдөр шинэ бүтээлийн нээлтэнд сая Зөмбөрл хам доктор манай хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга мөн шинэ бүтээлийн сэдвийг танилцууллаа та бүхэнд. За нэгдүгээрх нь Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор доктор Ганбаатарын үндсэн хуулийн эрх зүй төрийн байгууллага зарчим үзэл баримтлал ном, хоёрт нь хууль зүйн доктор дэд профессор Нармандах хууль зүйн доктор мөнх цул нарын хамтран бүтээсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд 2 дугаар дэвтэр ном, мөн 3 дугаарт нь бол хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа үндсэн хуулийн Монгол улсын үндсэн хууль сонсдог цомог гэсэн ийм 3 бүтээлийн нээлтийн ажиллагааг өнөөдөр та бүхэнд танилцуулахаар бэлэн болоод байна. За мөн өнөөдрийн танилцуулгад оролцож буй бүтээлүүдийг онцгой хямдралтай үнээр зөвхөн өнөөдөр энэ танхимд энэ арга хэмжээний үеэр худалдах болно. Ингээд та бүхэнд бол энэ 3 бүтээлүүдийн зүгээр онцлог 2-3 хаан онцлогийг та бүхэн товчхон ганц 2 үгээр бас танилцуулах нь зүйтэй болов миний хувьд бол за үндсэн хуулийн эрх зүй төрийн байгууллага зарчим үзэл баримтлал гэдэг Ганбаатар агшийн бүтээл нь үндсэн хуулийн эрх зүй судалж буй ихтэй сургуулийн оюутнууд болон үндсэн хуулийн эрх зүй сонирхогч иргэд багш судлаачдын хэрэгцээнд зориулсан бичсэн ийм сурах бичиг байгаа. За бүтээлийн гол онцлог нь бол бүлэг тус бүрт холбогдох Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг дурдаад
энд бол анализ тайлбар хийсэн нь үндсэн хуулийн эрх зүйн сурах бичигт шинэ амьсгал, уур амьсгал оруулж ирсэн ийм шинэлэг бүтээл болсон байгаа. За тухайлбал нутгийн өөрөө удирдах ёс, үндсэн хууль, улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүнээр одоо давхар ажиллаж болох, хавсран ажиллах, мөн сонгуулийн холимог болон хувь тэнцвүүлсэн тогтолцоо, мөн одоо иргэдийн төлөөлөгч, тойргийн шүүх, сонгуулийн зарчмууд гээд олон тооны одоо цэцэн шийдвэрт, олон тооны одоо шийдвэрт дүн шинжилгээ хийсэн нь оюутан судлаачдад үн цэнтэй их сурвалж болоход нөлөөсөн гэж үзэж байгаа. За мөн уг бүтээлд урд өмнө нь хэвлэгдсэн үндсэн хуулийн эрх зүйн сурах бичигт дурддагдаагүй хэд хэдэн одоо үндсэн хуулийн эрх зүйн асуудлыг тусгасан байна. Тухайлбал төр сүмхийдийн харилцааны асуудлыг бүлэг болгон хэмжсэн эдийн засгийн үндсэн хуулийн эдийн засгийн эрх зүйн харилцаа, өмчийн эрх зүйн хамгаалалт, хязгаарлалт, мөн өмчийг одоо дайчлан авах нөхөн олгорын талаар бүлэг болгон тусгасан байна. За мөн үндсэн хуулийн тайлбарын ач холбогдол, тайлбарлах аргуудыг тусгасан бас бүтээлийн ач холбогдлыг илтгэж байна. За хоёр дахь бүтээл болох үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд 2 дугаар дэвтэр бол уг бүтээлээр 2000 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан түүхийн баримтыг нэгтгэн харуулах. За мөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх нийгмийн янз бүрийн давхаргын одоо байр суурь, үзэл хандлагыг харьцуулан үзэхэд хүнтэйгээр нийтийн хүртэл болгон толиулсан ийм онцлог бүтээл байна. Мөн үндсэн хуулийг сонирхон судлагч хэн бүхэнд судалгааны сурвалж болгох шинжилгээ ухааны эргэлтэнд оруулахад одоо онцгой ач холбогдолтой бүтээл болсон байна гэж мэдж байгаа. За энэ хүү бүтээлийг бол бас үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсхийг судлах одоо судлаачдын ажлын хэсэг бол мөн гарын авлага болгож бас ашиглаж байгааг дуулгахад таатай байна. За тус номонд 2010 оноос хойш үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар өнөөдөр өдрийн сонин, зууны мэдээ, Монголын мэдээ, үндэсний шуудан зэрэг өдөр тутмын гэж болох хэвлэл үргийн хэрэглээний 20 гаруй цахим хуудас, эрх зүйн мэдээллийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нийтлэгдсэн 160 гаруй өгүүлэл, нийтлэл, ярьцлага, мэдээ баримтыг одоо эмэгтгэн нэгтгэсэн. За мөн түүнчлэн уг бүтээлд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд онол арга зүйн хувьд нухацтай хандна гэдэгт найдаж эмэгтэйчдийн зүгээс бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах онол арга зүйн асуудал эрдэм шинжилгээний илтгэлийг оршил болгон оруулсан бүтээл болсон байна. За энэхүү эмэгтгэлд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хууль зүйн үндэслэл одоо үр дагавар үзэл бодлын талаар мэдээлэл өгөх хүсэхгүй цаашид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага эрх зүйн үндэс улс төрийн байдлыг үнэлж хандахад тусдагхан болохоос одоо судалгааны бас онцгой ач холбогдолтой ийм мөн их сурвалж болсныг онцлоход таатай. За мөн одоо сонсдог цомог болох Монгол улсын үндсэн хуулийг хуульд одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргаж байна. Энэ цомог маань бол үндсэн хуулийг таниулах, түүнийг аль болох олон нийтэд хүрэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа. Мөн сүүлийн үед бол мэдээж маш олон одоо түүхэн ном, том армаанууд одоо та бүхэн бас мэдж байгаа сонсдог цомог байдлаар ингэж нийтийн хүртэл болж байна. Энэ нь мэдээж одоо олон хувилбараар нийтийн хүртэл болгох арга хэлбэр болж байгаагийн сацуу бүтээлийг судлах, арга төрлийг оршруулах, ялангуяа сурагч оюутнуудад зориулсан танин мэдхүйн хэлбэршүүлсэн арга болоод байгаа юм аа. За түүний нэгэн адил үндсэн хуулийн 25 жилийн тохиож буй энэ жил бид үндсэн хуулийг сурталчлах, одоо танин мэдүүлэхэд хууль нэмэр хүргэх зорилгоор ийхүү бүтээсэн бүтээл юм. За ингээд судлаач эрдэмтэн та бүхний эрдмийн ажилд өндөр амжилт хүсье. Та бүхэнтэй хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс хамтран ажиллахад хэзээд одоо таатай байх болно. Мөн бусад судлаач эрдэмтэд өөрсдийн бүтээсэн ном тогтмол бүтээлээ одоо олон нийтэд таниулах, өөрийн судалгааны ажлаа бол нийтийн хүртэл болгоход цаашид одоо хүрээлэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.
үндсэн хуулийн эрх зүй төрийн байгууллал зарчим үзэл баримтлал бүтээлийн талаар зохиогч Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэмдгийн багш хууль зүйн доктор дэд профессор Ганбаатар таныг бүтээлийн танилцуулахыг урьж байна. Сүмбэрлэм доктор хууль зүйн хүрээлэнгийн захирал нэгтгэх танаа баярлалаа. Мөн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн энэ цугласан бүх хүмүүст энэ өдрийн номыг нэрье. Номын нээлт тэр юу яаж болох вэ гэж бодлоо ямар ч холбогдолтой юм бэ гэдэг талаар. Ер нь бол уран бүтээлч хүмүүс уран бүтээлийн тайлан тоглолт гэж хэлдэг. Тэргээр өөрсдийнхөө бүтээлээ танилцуулдаг шиг ном бичиж байгаа багш судлаач хүмүүсийн хувьд бол магадгүй тухайн номыг бүтээхэд хувь нэмэр оруулсан, тусалцаа үзүүлсэн ийм хүмүүстэй бас талархаж байгаагаа илэрхийлэх боломж юм байна гэж харж байна. Тийм учраас ном нээж үзэхдээ би ерөнхийдөө эхлээд тэр acknowledgement буюу талархал зориулах гэсэн харах дуртай. Энэ номныхоо ихэнд бичсэн байж байгаа аав та ээжтэй зориуллаа гэдэг. Энэ шалтгаан юу юм бэ гэхээр ер нь бол багасаа гүн ухаан сонирхдаг, сэтгэл судлал сонирхдаг хүн байсан. Асуурхаасаа өмнө хуулийн мэдлэг заавал хэрэгтэй юм. Хөөлж болохгүй байж болно. Гэхдээ заавал хуулийн чиглэлээр мэддэг болоорой гэсэн юм захиас үлдээсэн учраас хуулийн чиглэлээр сурыг гэсэн юм бодол төрсөн. Зөвхөн маань ч гэсэн дэмжиж хууль зүйн шинжилгээ ухааны үүд хаалгаар хөдөлсөн, танилцуулсан, чиглүүлж өгсөн академич Наран гэрэл багшлаа би хамгийн түрүүнд хэлсэн зүйл байна. Тэгээд багштаас энэ номын ихэнд өдөртгөл бичиж өгөөч гэсэн бас багшийн сэтгэлийн үг гэдэг өдөртгөл бичиж өгсөн бол багш талархаж байгаа. Хоёрдугаарт мууст ажиллаж байгаад олон улсын эрх зүйн тахилын багшаар ажиллахад авч ажилласан хүн бол академич амарснаа багш байт юм. Амарснаа багштай би талархаад илэрхийлэх ёстой гэж бодож байна. Нэг удаа амраа багш хэлжсэн надад. Надад жишээ нь хүндэтгдэг, талархаж явдаг хүмүүс бол олон байдаг. Жишээ нь чимээ тогшоос эхлээд юм хүмүүс байдаг. Гэхдээ энэ хүмүүст хэрхэн талархаж байгаа тухайгаа би илэрхийлэх боломж олддоггүй. Нэгдүгээр хүндэтгэл байдаг учраас хэлж чаддаггүй яваад идэг гэж ингэж хэлжсэн. За энийг би бас их болж явдаг. Тэгэхээр олон хүндэлдэг хүмүүс байдаг боловч тэр олон хилээд чаддаггүй, очиод уулздаггүй тийм ээ. Ингээ бодож явдаг. Ямар ч байсан мартлгүй санаж явах хэрэгтэй байна гэж боддtiin. Гэхдээ бас илэрхийлэх боломж олж байгаа иймэрхүү үед бол бас багш нартай талархснаа хийж яхан зүйтэй байгаа гэж бодож байна. За энд бас нэг өөр багшийн талаар би дурдахыг хүсэж байна. Үндсэн хуулийн цэцгийн гишүүн Солон багш дөнгөж залуу багш болчоод байж хахад манай сургуулийн багш нар Тэмүүжин Эрдэнэ цогт багш бид гурыг багш нарын юу яа гэдэг заа хараг байрлалын шинэлэг тим юм та нар олж ирээд тэгээд зуны өвлийн амралтаар багш нартай тэр талаараа ярих гэсэн ийм үүрэг өгсөн баг. Тэгээ 331 суужгаад гуруулаа нэг ихтгэл тавьчаад гараад наашаа галах гэсэн хажууд Солон багш явж исэн. Тэгээд гинт над чи үндсэн хуулийн эрх зүй гэдэг хичээлийг орно шүү бэлдэж байгаарай гэж ингэж хэлсэн. Тэгээд бид тэр үе гайхаад хэлэх ч болдог чимээг үл өнгөрсөн л доо. Олон улсын эрх зүйн танхимд ороод олон улсын чиглэлийн хэд хэдэн хичээл авдаг байсан. Үндсэн хуулийн эрх зүй орно гэж бодож байгаагүй. Яагаад багш тэгжсэн болоо гэж бодоод өнгөрсөн. Энэ багш бол бас энэ хичээлийг заах боломжийг олгосон багшны нэг юм байна. За ингээд ном хэрхэн бүтүү яагаад энэ номыг хийх болов гэдэг талаараас тавьсан ялхан зүйтэй баг. Үндсэн хуулийн эрх зүй хичээлийг ороод өмнө нь одоо миний сууж исэн, Японд сууж исэн хичээлүүдийн лекцийг тэмдэглэж авсан тэмдэглэл юмнууд дээр тулгуурлаад тэгээд бас номнуудыг тулгуурлаад лекцээ бичихтэй ишлэлээ аваад явдаг байсан. Тэгж жагаад нэг өдөр оюутнуудаас шаардлага тавьж байна. Хэд удаа нэг удаа биш тийм ээ. Та ер нь лекц өгөөч.
лекц өгөхгүй бол үгүй чи өөр номнууд байгаа ийм номнуудыг та нар унш. Тэгээд та нарт би слайдаа бас тодорхой хэмжээнд өгч байгаа тийм болохоор гэсэн заавал одоо яах вэ? Шалгалтанд бид нар бэлтгэх гэдэг шаардлагатай байна. Лекц өг гэдэг шаардлага тавьсан ч одоо үгүй гэж хэлж чаддаггүй. Тийм учраас гэртээ очиод би нэгтгэхэд үзлээ лекц. Тэгсэн өмнө нийслэл зүйлтэй аваа явж исэн болохоор бас нэг ном болчих юм шиг байдал санагдаад. Тэгээ ингээд маргааш нь очиод хэлсэн. Би ер нь нэг гаргаад та нарт нэг хэдэн сар суугаад тэгээд ингээд суужгаад нойр мотор суусан нэлээд хэдэн сар тэгж чад энэ номыг анх гаргасан юм. Тийм учраас тухайн үед одоо оюутнууд нэхэж шаардаагүй бол магадгүй өнөөдөр ном гараагүй гэж магадгүй юм. Тийм болохоор оюутнуудаа бас талах яа гэж бодож байна. За энэ номтой холбоотой бас хэд хэдэн байгууллагад би талархал хэлэхэд зүйтэй. Өнгөрсөн оны 12 дугаар сард Чимэд багшийн нэрэмжит улсын хурлаас олгодог шийдэг бүтээл, хууль зүйн бүтээлийн шагналд Монгол улсын үндсэн хуулийн цэц, Монгол улсын үндсэн хуулийн хүрээлэн гэсэн энэ номын маань төвшүүлсэн байсан. Тэгэхээр одоо энэ хэсэг дэлгүүртэй захиралтай хууль зүйн үндэсний хүрээлэн үндсэн хуулийн цэцийн хамт олонд бас талархаж байгаа хэлье. Шагнал дэвшинч гэж бодсонгүй, тэгээ номын нээлт хийнж гэж бодсонгүй. Аавынхаа номыг бол хэд хэд удаа нээжсэн. Өөрийн номны ингэж ер нь бол төлөвлөгөө байгаагүй. Тэгээ ийм боломжийг олон судлаачид олгож байгаа хууль зүйн үндэсний хүрээлэнгийн энэ ажил бол энэ цаашдын бүтээлийг нь урамшуулах, хууль зүйн судалгааг цаашид хөгжүүлэхэд их хой нэмэртэй сайхан үйл ажиллагаа болж байна гэж бодож байна. Номын талаар бас тавчхан ярих зүйтэй байх. Энэ номын нэрнээс би нэрийг нь тавчхан тайлбарлая гэж байна. Нэгдүгээр үндсэн хуулийн эрх зүйн нэг үндсэн баг нь бол төрийн байгууллагын хэсэг юм. Нөгөө үндсэн баг нь болохоор хүний эрх хэрэгжүүлээний хэсэг байдаг. Барууны орнуудад Америк, Герман гэдэг ялгаагүй үндсэн хуулийн эрх зүйн хичээлийг заахтаа төрийн байгууллага гэж нэг семестр хичээл ордог. Үндсэн эрх хэрэгжүүлээ гэдэг нэг семестр бас тусдаа хичээл. Үндсэндээ 2 хувааж авдаг. Эсвэл үндсэн хуулийн эрх зүйн 1, үндсэн хуулийн эрх зүйн 2 гэж авдаг. Тэр утгаараа бид үндсэн хуулийн эрх зүй хүний эрхийн хичээлийг бол нэгхэн семестрт аль алины багтаагаад ярихад бас тохиромжтой үндсэн хүний эрхийг ялангуяа маш цөөхөн хичээл ордог ийм нөхцөл байдал зайлшгүй бүрддэг нэг семестр багтаана гэхэд тийм учраас цаашдаа бид бас өөрчлөгдөх байх гэж хараад энэ номд бол үндсэн хуулийн төрийн байгууллагын асуудлыг тусгаад хүний эрх хэрэгжүүлэлт тусдаа нэг семестр заах юм агуулга бүхий гэлэн гэж үзсэн. За хоёрдугаарт яагаад зарчим үзэл баримт гэж нэрлэсэн бэ гэж. Үндсэн хуулийн эрх зүйн гол амин сүнс бол үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн хуулийн зарчмууд байдаг. Тэгэхээр үндсэн хуулийн зарчим үзэл баримтлал бол үндсэн хууль шууд тусгацсан байж болно. Эсвэл түүнийг нь нээж илрүүлэх, олж гаргаж ирэх нь үндсэн хуулийн хамгаалж яадаг, шаналн сахиулж яадаг үндсэн хуулийн цэцгийн үүрэг гэж үздэг. Тийм учраас үндсэн хуулийн аль ч улсын үндсэн хууль, ялангуяа үндсэн хуульд ардчилсан дэглэм бүхий барууны улс орнуудын үндсэн хуулийн сургалтыг аваад үзэхэд бараг ихэнх хэсэг нь үндсэн хуулийнхаа цэцэн үндсэн хуулийнхаа шүүхийн шийдвэр эсвэл үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг дээд шүүхийн шийдвэр дээр хийсэн анализ байдаг байна. Тийм учраас бид ч бас энэ жишгээр явах ёстой байна. Цэц удаа дараагийн шийдвэр дээр өмнөх гаргасан шийдвэрээ тухайн үндсэн хуулийн зүйл заалтын тайлбар гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэдэг нь харагддаг. Эрдэмтэн судлаачдын донд ч гэсэн үндсэн хуулийн цэцэн шийдвэр, үндсэн хуулийн тайлбар гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас үндсэн хуулийн сурах чигтүүд үндсэн хуулийн цэцтэй хийсэн анализ илүүтэй төлөв орох хэрэгтэй байна гэсэн ийм зарчим баримтлж энэ сурах чигт айлбарлах оруулахыг хичээсэн. За өөр нэг бодож исэн зүйл бол хүмүүст ойлгомжтой ном бичимсэн гэж бодож исэн. Уншаад ойлгоход хялбар байдлаар яаж ч гэж бодож исэн. Гэхдээ магадгүй ерөнхий энэ зорилго маань номоо бичих явцад нөгөө наривчлал дундаа төөрөд тэр зорилгодоо хэдийн хэмжээнд хүрч чадсан юм байна. Өөрөө бол хангалттай байж чадахгүй байна гэж ингэж бодож байгаа. Гэхдээ одоо ямар хэмжээнд энэ зорилго биелсэн гэдгийг уншиж та бүхэн шүүх байхаа гэж бодож байна. Ямар ч байсан энэ бүтээлийг цааш улам сайжруулад тэгээ та бүхэндээ хүргэнэ гэдэг ийм амлалтыг тавьж байна. Өнөөдрийн арга хэмжээтэй холбоотойгоор би бас нэг үг хэлье. Өнөөдөр манай аавын төрсөн өдөр болж байгаа 2 сарын 10.
Тийм учраас өөрийнхөө номын нээн гингүүд нь бас аавынхаа шүлгийн юу би бас 2 хоногээр хойшлуулчлаа тэмцээнийг. Тэгтээ ямар ч байсан 60 насны он энэ жил тохиож бодвол энэ жил илүү удаан хэмжээнд төлөвлөсөн байгаа. Энэ боломжийг ашиглаад үндсэн хуулийн эрх зүйн номыг худалдаа авсан хүмүүст хос CD-г нь бэлгэлж байгаа, шүлгийн CD-г нь хамтдаа бие биеийн хайр хүмүүсээгээд энэ CD-г бэлгэлж байна. Бас манай оюутнууд нэлээд сонирхол ирсэн учраас үндсэн хуулийн эрх зүйн тестийн ном авсан хүмүүс бас бэлгэлж байгаа шүү гэдгийг хэлье. За ингээд хууль зүйн үндэсний хүрээлэн энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүс дэмжиж хүрэлцэн ирсэн манай одоо нийтийн эрчим танхимын эрхлэгч сайхан багш маань дээд шүүхийн шүүгч Монголын багш цогц багш цаг шүүгч харагдчихсан. Ингээд манай үндсэн хуулийн цэцээс хүрэх хүмүүс ирсэн байна. Энэ бүх хүмүүс оюутнуудаа талархснаа хэлье. Баярлалаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд гэдэг бүтээл нэлээд жилийн өмнө 1-р дэвтэр анхны эмгтгэл гарч ирсэн. Тэгээд одоо энэ жил саяхан 2-р дэвтэр бүтээл олны хүртэл болж байна. За энэ бүтээлийн талаар хууль зүйн доктор, дэд профессор Нармантхыг танилцуулахыг урьж байна. Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, хамтран зүтгэгч нар, ирээдүйн хойчийг залгамжлагч эрхэм хуульч мэрэгжлийг сонгож суралцаж байгаа оюутан залуус та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд юуны төрөнд энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хууль зүйн үндэсний хүрээлэн талархал илэрхийлье. Үнэхээр ном гэдэг бол одоо цагаан буянд дагуулдаг зүйл байгаа юм. Номын цагаан буянд илэрх болтгой гэж монголчууд өрөөд сургаж ирсэн. Тэгээ энэ яагаад вэ гэхээр ном гэдэг зүйл нармандах номын зохиогч мөнхцөл гэдэг юм уу хэмбагч байсан олон нийтэд танилцуулж чаддаг ийм жижигхэн хэрнээсээ ид шидтэй. Монголчуудын нэг онцгой байдаг шүү дээ. Чамаас жижигхэн байж чамааг өргөд тавьчин ч үлээ нэг дөрөвний тухайн онцгой байдаг. Тэгээ түүнтэй харахад ном гэдэг алгын шинэ А5 хэмжээнд дээр бичигдсэн бичгэлийг агуулсан ч гэсэн агуулга үзэл баримтлал доторх одоо юу гэдэг мөн чанар илэрхийлэлийнхаа хувьд бол хүн бүрийг оргил дагуулж чадах тийм хүчин чадалтай зүйл байдаг. Тэгэхээр тэр үйл хэрэгт хувь нэмэр оруулахын тулд ном бичих ажилд би багшийн ажил эрхэлж явах үеэс эхлэн шамдан суралцаж байсан. Тэгээ энэ ажлын маань нэг нь бол энэ Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд гэсэн энэ эмхтгэл байгаа. За энэ эмхтгэл төрсөн түүхийн тухайд бол анх одоо Зөмбөрл хам доктор маань Нармантхаа нэг юм судалгааны олон байр суурьуд яваад байна. Чи нэг эмхтгэж суул яасан бэ гэж тэр үед би цагдаагийн академид ахлах хөшийн ажил хийжсэн. Тэгээд ханцуу шамлаад орсон нэлээд их ажил байсан учраас хамтран зүтгэгчээр хууль зохиолын их сургуулийн доктор Мөнхцөл багшаагаар хамтарч ажиллая гэж санал тавиад ажиллаж анхны дэвтрийг Чимэд багшийнхаа зааж өгсөн арга тактикийн дагуу эмхтгэж 2000 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдуулан гаргаж байсан. Тэгээ энэ ном маань гарснаас хойш үндсэн хуулийн эрх зүйг судлаачид үндсэн хуулийн эрх зүйг хэрэгэлдэг, хамгаалдаг хүмүүст бол нэлээд эрэлт хэрэгцээтэй бүтээл болсон гэдгийг бас бус хүмүүс би хэлэх байх гэж найдаж байна. Тэр хүмүүсийн санал тавьсан, тэр хүмүүсээс зохиогчд, эмхтгэгчдэд хандсан тэр хандлагаар ерөөсөө 2 дугаар дэвтрийг бичих шаардлага байна гэдгийг бол бид нэр өөрснөө хүлээн зөвшөөрсөн. Энийг академич Амарснаа багш маань өнгөрсөн жил Нармантхаа нөгөө эмхтгэл чинь өнөөдөр ахаад нэг өөр агуулгаар гарч болохгүй юу? Чи суух зав зайтай юу гэдэг санал тавьж ирсэн. Тэгийг багшаа гэж ханцуу шамлаад орсон. Гэхдээ зорилго нь өөр болсон. Анхны дэвтэр маань зөвхөн 2000 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд холбогдсон нийгмийн байр суурийг нэгтгэн харуулах зорилготой байсан бол хоёр дахь дэвтэр маань зөвхөн тэр нэмэлт өөрчлөлтийг дагаагүй ерөнхийдөө нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны онол арга зүй практик түүнийг дагсан нийгмийн байр суурь ямар байна гэдгийг илэрхийлэн харуулах гэсэн юм зорилготойгоор эмхтгэгдсэн байгаа. За эмхтгэлд маань орсон нийт бүтээлийн агуулга
хамарсан хүрээ зэргийг бол сая инх цэцэг дарга ерөнхийдөө танилцуулчлаа. Хоёр эмхтгэл маань хоёулаа нэг 160 гаруй баримтуудыг агуулсан. Ямар баримтууд вэ гэхээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар төр засаг ямар байр суурьтай байсан бэ гэдгийг үндсэн хуулийн өдрөөр ерөнхийлөгч буюу улсын хурлын даргын хэлсэн үгээс төвөрлөж авсан байна. Дээрэс нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар эрдэмтэн судлаачид ямар байр суурьт юм бэ гэдгийг бас бүлгэлж харуулсан. За дараагийн бүлэгт нь болоод ирэхээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар улс төрийн намууд ямар байр суурьтай нэ гэдгийг намын даргын намын хурал дээр ч гэдэг юм уу хэлсэн энэ үгээр төвөрлөн төлөөдүүлэн оруулсан. Дараа нь улс төрчдийн байр суурь ямар байна гэж улс төрчдийн хэлсэн үг, нийтэлсэн нийтлэл, за тэгээд бусад баримтуудыг эмхтгэж оруулсан байна. Нөгөө талаас иргэний нийгмийн төлөөдөл буюу энгийн ард иргэд сэтгүүлчид гэдэг юм уу иргэд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байд юм бэ гэдгийг нэгтгээд төвөрлөд судлаач хүмүүс цаашид энэ бүтээлд тулгуурлаад өөрөө судалгаа шинжилгээ хийгээд өөрийн гэсэн дүгнэлтээ хийх боломжийг олох үүднээс системчил хийж энэ эмхтгэлийг гаргасан байнамаа. За зүгээр энэ удаагийн эмхтгэлийн маань Амарсны академич Зумбал хам доктор хоёр маань редакторлж өгсөн. Ингэхдээ нэгэнт наадах чинь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын талаар нийгмийн байр суурийг харуулсан учраас та нар өөрснөө байр суурийг илэрхийлүүл яасан юм бэ гэдэг саналыг бас тавьсан. Тэгээд яг өөрийн байр суурийг биччихээр нийгэмд тулгаад байгаа юм шиг байр хандлага харагдана гэдэг утгаараа зөвхөн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах он даргын талаар бичсэн онлын шинжтэй нийтлэлээр оруулсан. Ерөнхийдөө зөвхөн нэгэнд нэгтгэсэн учраас нэгтгэсэн материалуудаа анализ хийж өөрснөө тоон дүнгээр харуулсан. Тоон дүнгээр нь харах юм бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг байр суурь дээр бол улс төрчдийн дийлэнх хувь буюу 60-аас дээш хувь нь санал нэгдсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр болгоомжтой хандах ёстой гэдэг байр суурь дээр эрдэмтдийн 60-аас дээш хувь нь байр суурь нэгдсэн нэг ийм дүр зураг харагдчих. Тэгээ энэ дээр ямар шүүн тунгаалт хийх вэ гэдгийг бол энэ нэмэгдэглийг сонирхон судалсан судлаач өөрийн байр суурьаараа хандах байхаа гэж бодож байна. Тэгээд ер нь үндсэн хууль ёсыг төлөвшүүлэхийг зорж байгаа улс орнуудын хөгжлийн гол үндэс нь бол үндсэн хууль байдаг. Тэгэхээр үндсэн хуулиар бид нэг онол нэг арга зүйгээр уншиж хэрэгжилж чаддаг чадварыг эзэмших ёстой маань. Ингэж чадахгүй бол өөрийнхөө уншиж өөрийнхөө хэрэглээд байдаг нэгдмэл бус байдлыг бий болгох юм бол үндсэн хууль ёсыг төлөвшүүлэх боломж угаасаа алдагдана. Тэгэхээр тэр үйл хэрэгт энэ эмэгтгэл өөрөө хувь нэмэр оруулаасай гэж эмэгтэглийг гаргасан байнамаа. Тэгээ номын цагаан үр дэлгэрч байх болтугай гэж хүсье. За тэгээ эцэст нь хэлэхэд энэ бүтээл ном нэг сайндаа биш бас энэ салбарын онцлог гэж байд юм байна гэж би бас харсан. Үндсэн хуулийн эрх зүй гэдэг бол хууль зүйн шинжилгээ ухааны суурь салбар, суурь үндэс нь болдог гэдэг утгаараа хуульч эрх зүйч мэргэжлийг эзэмшиж байгаа энгийн иргэдээс өсвөлээд хүн болгон энэ салбарын зохицуулалт, энэ салбарын судлагт хууныг ихээр сонирхдог. Тэр утгаараа үндсэн хуулийн эрх зүй салбарыг хүн болгон ойлгож мэдэхэд дөхөн байдаг учраас бас энэ нэлээд олон хэрэглэгчтэй салбар юм аа гэж ингэж боддог. Тэгээ энэ салбарт бас хөл тавьж орсондоо талархаж явдгаа. Тэгээд ном бүтээл бичиж өөрийн байр суурь, үзэл бодлоо хуваалцах боломжийг олгож ирсэн энэ үйлсэд түлхэж оруулсан, татаж авч явсан нийт эрдэмтэн багш нартаа гүнээ талархал илэрхийлье. Баярлалаа нарийн доктор. Мөнхцөл доктороо босгоод танилцуулж явуулчлаарай. Мөнхцөл доктор хамтран зүтгэгч маань байгаа энэ эмэгтэйг Мөнхцөл доктортой баярлалаа. За Ганбаатар доктор нэмж үг хэлсэн үү? Зохион байгуулсан хууль зүйн үндэсний хүрээлэн хамт олонд талархлаа илэрхийлээд номын дээжис номын санд нь биелүүлэе гэж хэлсэн сайн болтоос очиж та хоёрыг биелүүлэх гэсэн юм аа.
За одоо 3 дахь бүтээл Монгол улсын үндсэн хуулийн сонсдог хувилбар байгаа. Энийг манай хүрээлэнгийн сургууль судалгааны үеийн захирал төвшөнд болоод танилцуулнаа. Монгол улсын үндсэн хуулийг даяар олно зарсан хүнхэлж байна. За та бүхэн өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн шинэ бүтээлийн танилцуулга арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт эрдэмтэн судлаач багш нар, за хуульчид, холбогдох байгууллагын төлөөллүүд, за оюутан залуус та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдрийн бүтээлийн танилцуулгыг товчхондоо би та бүхэнд сонсгоод танилцууллаа. Энэ ямар учиртай гэвэл үндсэн хуулийн оршил болон үндсэн хуулийн төгсгөлийн хэсгийг та бүхэнд бас танилцууллаа. Тэгэхээр үндсэн хуулийн сонсдог цомог буюу одоо CD энэ хувилбар маань бол анх удаа гарч байгаа. Сүүлийн үед ийм байдлаар аливаа бүтээлийг сонсдог хэлбэрээр гаргадаг ийм тохиолдол нэлээдгүй хавхсан. Тухайлбал та бүхэн мэдж байгаа Монголын нуус товчоо, тунгалаг тамир арман, Монгол ардын үлгэрүүд гэх мэт. Тэгэхээр бид хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс энэ бүтээлээс бол юу гэж үзсэн бэ гэвэл энэ үндсэн хуулийн төгсгөл хэсэгт байдаг та бүхэн сайн сонссон мэдэгтэн, сахихтун гэж. Тэгэхээр тэр мэдэгтэн гэдэг агуулгын цаана юу байдаг вэ гэвэл үндсэн хуулийг аль болохоор иргэд олон нийт мэддэг, тэрийг эрхцүүд соёл ухамсарыг төлөвшүүлэх, иргэд энэ үндсэн хуулийг иргэд гэлтгүй ерөн нийтээрээ үндсэн хуулийг хэлбэрлэлтгүй сахин биелүүлэх тэр үзэл хандлагыг төлөвшүүлэхэд үндсэн хуулийн тэр мэдэгтэн гэсэн агуулга орших болов гэж бид бүхэн харсан. Тэр утгаараа бас шин төрлөөр энэ үндсэн хуулийг ер нь үндсэн хуулийг маш олон төрлөөр хүрээлэнгээс эрхлэн бүтээж тодорхой эрдэмтэн судлаачдын санаачлалтаагаар олонний хүртэл болгож ирсэн. Энэ бүхний маань цаа зорилго бол эргээд энэ үндсэн хуулийг дээдлийн шүт үзлийг зөв хандлагыг хүмүүст төрүүлэх тэр эрхцүүд ухамсарыг бий болгохын төлөө бас санаачилсан ийм ажлууд байсан юм аа. За түүний маань үргэлжлэл бас энэ үндсэн хуулийн цомог гэх юм эсрэг бүтээл байгаа. Бид энэ зорилго энэ цомог гэдэг энэ бүтээлээр бол ерөөсөө энэ үндсэн хуулийг хүн болгон мэддэг бай. Үндсэн хуулийн зүйл заалт болгон өөрөө цаанаа маш өргөн утга агуулга санааг илэрхийлдэг гэж чимэд багш нэгэнтээ дурсан хэлсэн байдаг. Тэгэхээр энэ үзлийг бас түгээн дэлгэрүүлэх үндсэн хуулийг дээдлэн шүтэх тэр ёсыг хэлбэрлэлгүй сахин биелүүлэх тэр үзлийг төлөвшүүлэхэд энэ бүтээл бас зохих хэмжээний хувь нэмрээ оруулнаа гэж бодож энэ бүтээлийг санаачлан хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс нийтийн бүтээл болгож байгаа. За энэ CD бол машины тоглуулагчд бол бас зарим одоо яг ямар өргөтгөлтэй CD-г уншдаг тийм тоглуулагч одоо машиндаа суулгасан бэ гэдгээс хамаарат бас тоглох боломжтой. За компьютер одоо суурин компьютер бүх төрлийн компьютер дээр бол ямар нэгэн асуудалгүйгээр сонсох ийм бүрэн боломжтой байгаа. За тэгээд энэ сонсдог бүтээлийн маань бас энэ уншиж танилцуулсан хүн бол магадгүй та бүхэн хоолойг энэ олонтойр сонсч ирсэн байж магадгүй UBS телевизэд бас орчуулагч, дуу оруулагч гэх мэтээр ажиллаж исэн Отгонбаатар гэдэг энэ хүн маань бол хоолойг энэ уншсан байгаа. За тэгээд өнөөдрийн арга хэмжээтэй бол бас холбогдуулаад нэг зарим нэгэн зүйлийг тодруулаад хэлье. Өнөөдрийн арга хэмжээнд дээр бас энэ эдгээр бүтээлүүдийг хямдралтай үнээр худалдаж байгаа. Зөвхөн өнөөдөр за мөн энэ үндсэн хуулийн хууль зүйн үндэсний хүрээлэнгээс за тодорхой эрдэм судлаачдын багтай хамтарч бүтээсэн Монголын хууль тогтоомжийн түүхэн эмгтгэл бүтээлийг бас бид бүхэн та бүхэн танилцуулахаар. Яг тэгвэл энэ бүтээл маань өнөөдөр 22 болсон байгаа. Анх 2009 онд гарч байхдаа 16 ботоор эрхлэн эвлүүлж ирсэн. Өнөөдөр 2017 онд 22 бүтээл болсон байна. Магадгүй хэдэн жилийн дараа энэ бүтээл үргэлжлэн хэвлэгдэж ингэж Монголын хууль тогтоомжийн түүх болж үлдэж байгаа юм аа. Тэр бүтээлийг бид нар бас танилцуулсан байгаа. За мөн чимэд өгшийн
үндсэн хуулийн үзэл баримтлалын 3 дэвтэр бүтээл байдаг. Энэ бүтээлийг чимд сангаас эрхлээд бас нэгтгээд нэгэн бат бүтээл болгон хэвлүүлсэн байгаа. За мөн энэ бүтээлийг өнөөдрийн арга хэмжээтэй хамтдаган бас та бүхэнд худалдаж танилцуулж байгааг бас хэлэхэд зүйтэй байна. Ингээд өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За төвшин дуулга эрхлэгчид баярлалаа. Нар мандах доктор явах гэж байна. За. Хадив авъя гэж гургаагүй шүү. За тэгээ Багш нар маань зохиогчд маань сайн зураагаа ингээд хэцүү өгч байгаа шүү. за номын үр дэлгэх болтугай гэж түрүү хэлсэн. Номын үст хөтлөж оруулсан эрдэмтэн багш нарын маань за манлаа болсон наран гэрэл активч маань сууж байна. Багштай энэ номыг гардуулж өгье. Юуны төрөд танд үргэлж талархаж явдаг шүү. Дээрээс нь хуульчдын маань эрдмийн өргөө болсон энэ өргөд орж ирсэн хүн болгон бас номын маань сонирхож байгаасай гэдэг утгаараа Хөр Хилэнгийн номын сан бүтээлээсээ 3 ширхгийг хандвалъя. Орсож өгсөн. Энэ арга хэмжээ маань нэг зүгээр юм болж ийн гэдэг ба шүү. Ингээд судлаачдаас шинэ ном аваад номын сангаа баяжуулаад явах юм шиг байна цаашдаа. Тэгээд хүрээлэнгийн зүгээс мөн одоо урилгаар энд оролцож байгаа хүмүүстэй мөн үндсэн хуулийн цомгоо бэлгэлнэ. Та бүхэн тэндээс босоод манай ажилтнаас аваарай. Би миний хувьд бол активч наран гэрэл багштай бас өөрийн биеэр гардуулж хүнзэл болов гэж бодож байна. За ингээд өнөөдөр энэ сайхан бүтээлүүдийн танилцуулга болж байна. Тэгээд өнөөдрийн үндсэн хуулиар амьсгалаад байгаа нь өнөөдрийн танилцуулж байгаа 3 бүтээл уруулаа үндсэн хуулийн сэдвтэй ийм бүтээлүүд байгаа. Энэ шинэ бүтээлүүд ягаад өнөөдөр ингээд үндсэн хуулиар амьсгалаад байгаагийн утга учирын талаар ингээд цэцэг захирлаас хэлсэн байгаа. Үндсэн хуулийн 25 жилийн болж байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар одоо судалгаа явуулах юм ажлын хэсэг байгуулагдсан одоо эд ажиллаж байна. Цаашдаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулах уугүй юу гэдэг асуудал бол улс орны хувь заяатай эрх зүйн одоо цаашдын одоо шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой их нарийн асуудал. Тэгээд энийг тойрсон ийм сайхан бүтээлүүд өнөөдөр танилцуулагдаж байгаа нь бол бас энэтэй холбоотой гэж би бас хэлхийг хүсэж байна. Ингээд энэ бүтээлүүдийн зохиогч нар бүтээсэн хүмүүс нь өөрсдийнхөө одоо үзэл баримтлалыг бүтээх болсон шалтгаанаа сая танилцууллаа. Тэгээд энэ талаар бас өөрийнхөө үнэлт дүгнэлт саналаа хэлнэ үү гэж одоо академич наран гэрэл багшгаа урьж байна. Юуны өмнө та бүхнийхээ амар амгалан айлтгая. Миний хувьд бол одоо энэ арга хэмжээнд урдчлан бэлтгэсэн бэлтгэл байхгүй. Тэгээд би өнөөдөр бас нэг бие хэмжлүүлээ тэгээ эмнэлгээс дөнгөж хараад байжсэн. 11 цагийн үед Ангватар доктор надад уулзсан. Багшаа ийм арга хэмжээ болох гээд байна. Та их одоо боломж байна уу гэсэн. Тэгэхээр би байхгүй гэж хэлсэн.
Тэгээ 30 минутын дараа байна гэж яаж игээд буцаад одоо тэр хандгаатаас наашаа ирья та бүхэнтэйгээ уулзаж учраа гэж ингэж бодож орж ирсэн юм аа. За юуны өмнө бас энэ шинэлэг хэлбэрийн цаашдаа бас их өргөөжтэй ийм ажлыг санаачилж байгаа. Хууль зүйнсний хүрээлэнгийн хамт олон захирал эрхэм шав ингэцэцэг эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг дөнгөж сая хан хүлээж авсан эрхэм шав доктор Зэмбэрэл хам та бүхэнтэй юуны талархаж байна. Тэгээ энэ ажлыг цаашаа нэлээд даацтай одоо явуулах зайлшгүй шаардлагатай. Яагаад тэгэхээр Монголд манайд бол энэ хууль зүйн судлалд бол хууль зүйн бүтээлийн шүүмж гэж их орхигдсон. Маш сайн бүтээлүүд гараад идэг. Тэгээ өнөө зохиогчд нь болохоор өөрснөө их даруухан өөрснийгээ нэг одоо рекламадад байдгүй болохоор зэрэг тэгсийгээд өнөө бүтээлүүд нь ингээд нийтийн хүртэл сонорт хүрч болоо хүрдэггүй юм байдаг. Тэгэхээр энээс гарахны гацыг бол манай хүрээлэнгийнхэн олж байгаад би маш их баяртай байна. Харин энийхээ яг нэг тогтсон тийм сэдв би бол ингээ сая одоо энийг яах вэ зэрэг ерөөсөө шүү дээ. Хууль зүйн одоо яг тэр бүтээлийн за тийм бүтээлийн байж болно. Бүтээлийн шинэлэг тал шүүмж гэж ийм бүр хатуу гарч өгөө. Тэгэхээр энийг цаашдаа зүгээр хэн нэгэн хүн нэг ном гаргачихаал тэрнийхээ одоо нээлтийг танилцуулгыг би хийнэ гэж хүрээлэнгийнхнийг зовоогоод ийм юм битээ та нар болоо та нарт ч их хүндрэлтэй. Магадгүй олон жилийн өмнө бүтээгдсэн сайн бүтээлүүд ч бас байж болно шин. Одоо энэний шинэлэг тал. За тэр шүүмж гэдэг бол зүгээр энэ бол доошоо оруулах биш. Яг тэгэхээр тэр шүүмжээр чинь тэр бүтээлийн шинэлэг үнэхээр одоо сонирхогчд тэр судлаачдад оюутан залуust хэлэх гэсэн тэр санааг өөр одоо эрдэнэт судлаач судалж байгаа гаргаад байна. Тэднийг оролцуулж байгаа энэ ажлыг нэлээд тийм их одоо аятайхан юм хэлбэрийн байнгын тогтмол ийм одоо болох талаас нь цааш та анхаараарай. Өнөөдөр бол үнэхээр одоо үндсэн хуулийн 3 одоо шинэ бүтээл энэ тухай яригдчихэ. За энэ бүтээлийн зохиогчд бол бүгдээрээ миний одоо шанар байна. Эрхэм шанарт одоо бүтээл туурвиж шинжлэх ухааны онол практик одоо хувь нэмэр оруулж байгаад би их одоо багшийн хувьд эрдэмтний хувьд бол их одоо баяртай байна. Тэр тусмаа үндсэн хуулийн эрх зүгээр энэ эхлүүлж байгаа учрыг ингэцэг захирал түрүүн их тодорхой ярьсан. Одоо бол Монгол улсад бол үндсэн хуулийг өөрчлөхийн хинээрхэл гэж бид томьёол. Хинээрхэл одоо газар авсан байна. Энэ хинээрхэл давтаж болохгүй. Яагаад тэгэхээр улс төрчид эрх баригчид улс орныг муу удирдах, өөрснөө коррупц, хахуул, авилгал хамгийн муухайд итгэцснийхаа дараа бүх юм үндсэн хууль руу чивчдэг. Одоо яг ийм үйл ажиллагаа Монголд явагдаж байна. Тэр битгийл одоо үндсэн хуулийг сахих, биелүүлэх ёстой албан тушаалтнууд хүртэл үндсэн хуулийг одоо ингэж өөрчлөх цагнуулсан гэсэн илтгэлийг одоо тавьж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол тэр юугаа хаях хэрэгтэй. Тэр даргынхаа юм уу тэр хуулийн байгууллагынхаа том ажлыг хаях. Зүгээр эрдэмтэн гэдгээрээ үгүй л. Яг цагаад болохоор өнөөдөр Монгол алт шиг үндсэн хууль гаргаад Монгол улс хөгжиж шүү дээ. Хөрөхгүй. Үндсэн хуулийн чинь амин сүнс нь юу вэ? Энэ бол ерөөсөн хүний ёс суртахуунд байдаг. Энэ бол шударга ёс. Энэ бол эр зориг. Энэ бол жудаг. Энэ бол одоо тэгж айхтар их
хомхоорч улс орны ард түмнийхээ одоо очих ёстой юмыг идэж явууч харамаа хичээдгүй. Үг ажил үйлс хоёр нь яг нэг байдаг. Ийм л байх юм бол тэгэл Монгол улс явна. Ийм байхгүйгээс болоод өөрснөө хувь улс төрчид алдаа хийсэн алдаагаа өнөөдөр үндсэн хуулиас нь боллоо. Одоо байгальтай үндсэн хуулийг бид дахиад баталчаад юм уу эсвэл өөрчлөлт оруулах юм бол бид одоо гайхалтай одоо улс орныг аваад явчихна гэсэн ийм хаацайлалд ийм нэрхэлд одоо бид автаж болохгүй. Тийм учраас энэ бүтээлүүдийн одоо үндсийн бас энд орших энэ Нормандах мөнгө зул хоёрын энэ бүтээлийг бид өнгөрсөн сая үзчихээ. Тэнд 15 онд миний өдрийн санд өгсөн үндсэн хуулийг одоо өөрчлөх төслийн шинжлэх ухааны үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг ингээд бичсэн дээр юу гаргасан байл. Хэцүү одоо ингээд тал талаас нь гаргасан. Одоо энэ чинь ингээд улсын мөнгөөр аваачаал одоо хэдэн 10 саяар нь хөдөө орнуудад аймагуудаар яваад хүмүүсээс үндсэн хуулийг өөрчлөх үгүй гэж. Үгүй яаж ардхан мэдх юм бэ? Өнөөдөр өдрийнхээ хоолыг яайдаа гэж байгаа улсууд тэг ингэж нэрхэлд одоо автаж байна. Одоо үндсэн хуулийг биелүүлэх ёстой тэр аргаанах хуулиудаа нийцүүлэх ёстой үндсэн хуулийг зөрчидгөө үндсэн хуулиас тойрч гардгаа одоо бэлгэх хэрэгтэй. Өнөөдөр үндсэн хуулийг бид бүр маш ноцтой зөрчсөн ш. Үндсэн хуулийг зөрчөөд гарцаа ерөнхийлөгч одоо 8 жилийн хугацаа дуусгах гэж ш. Монгол улсын ерөнхийлөгч ямар одоо үндсэн хуулиар ямар хүн байх ёстой вэ? Ийм байх ш. Тэгжээж одоо энийг биелүүлээгүй байж өнөөдөр үндсэн хуулийг өөрчлөлт барина. Үндсэн хууль руу гэж орж болохгүй. Өнөөдөр би чимд огшийн өдөөс одоо багшийнхаа өдөөс одоо хараад ярьж байна. Энэ хүн өнөөдөр инг түнх байсан бол бас иймэрхүү үг хэлэх байсан ба. Тийм учраас судлаачид хийрхэл биш. Энэ байгаа юмаа эрдэм боснуулахгүйгээр улс орноо яаж одоо авч явах уу гэдэг талаас нь анхаарах хэрэгтэй. Ийм цаг үед бид ирсэн байна. За төгсгөлд нь би дахин хэлье. Сайн бүтээлүүд судлаачид эрдэмтэд багш нар гаргасан. Тэрийг одоо их сайхан бүр шүүмжтэй, зориуд одоо шүүмж чиглэлийн эрдэмтдээр нь уушуулаад санал дүгнэлтийг бэлдүүлээд тэгээд энд одоо энэ ажиллагааг ингээ цааш нь өргөжлүүлэх юм бол энэ бол Монголын одоо хууль зүйн судлал, хууль зүйн боловсрол, хууль зүйн сурталчилгаанд бол асар их одоо хувь нэмэр оруулах болно гэдгийг би төгсгөлд нь одоо онцлон тэмдэглэмээр байна. Баярлалаа. Наран гэрлэгчтэй баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн энэ танилцуулж байгаа 3 бүтээл бол нэг сэдвүүтэй үндсэн хуулийн нэг сэдвүүтэй боловч бас 3 тусдаа ач холбогдолтой 3 тусдаа одоо өөрийн онцлогтой бүтээлүүд байлаа. Гангбаатар докторийн энэ тойруулсан бүтээл бол ерөнхийдөө тийм хураа номлолын бас бичлэгнээс зайлсхийсэн үндсэн хуулийн одоо шүүх буюу үндсэн хуулийн цэцгийн шийдвэр үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тохиолдлыг одоо тайлбарлах ийм юутай холбож өгснөөр бол энэ бүтээлийн гол одоо бас ач холбогдол энэ дээр гарч байгаа хаа гэж би хувьд бодож байна. Гүнзгий сайн яваагүй. Гэхдээ ерөнхийдөө агуулгаар нь бол ийм бүтээл болжээ гэсэн ийм сэтгэл над төрж байна. За тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эргэн тойронд гэдэг нэгдүгээр бодийг бүтээх саналыг чимэд багштай ярьж байгаад ер нь ийм юг хийхгүй бол энэ улс орчин ер нь бол одоо ингээд үндсэн хуультай холбоотой хүмүүсийн хэлсэн ярьсан илэрхийлсэн байр суурь тэгээд одоо урд өмнөх ийм баримт материалуудыг нэг дөрөс үзэх юм боломжгүй байдаг юм байна.
Тийм учраас бас одоо их биш одоо ийм бүтээл гаргачих юм бол бас энэ асуудалд мэдлэгтэйгээр хандах болов гэсэн ийм одоо зорилгын үүднээс нар мандах доктор одоо Монголчууд доктор энтерт одоо энэ бүтээл дээр ажиллаад өгөөч гэсэн хүсэл тавиад ингээд энэ бүтээлийн анх одоо 1-р дэвтэр гарч ирсэн. 2-р дэвтэр мөн одоо энэ зорилготой энэ удаагийн бүтээл бол түрүүнд хэлсэн ерөнхийдөө хүмүүсийн санал байр суурийг нэлээд системчилж бас одоо аль талдаа олонхон санал байр суурь нь явдсан бэ гэдгийг бас хэрэгжилж голсуудад ойлгогдох ийм хэмжээнд бүтээсэн бүтээл юм а. Ялангуяа цаг үеийн хувьд ч гэсэн өнөөдөр бас ач холбогдолтой гэж бодож байна. За 3 дахь бүтээл бол манайхаас гарсан энэ манай төвшин тулга эрхлэгчийн санаачилж бүтээсэн манай хүрээлэнгийн бүтээл байгаа. Яг амьдрал дээр хүрээд очихтойгоо зэрэг бас одоо энэ үндсэн хуулинд бол одоо мэдтгвэ гэсэн нэг үг байгаа шүү дээ. Үндсэн хуулийг мэдтгвэ гэж хүн болгон үндсэн хуулийг мэдж явах хэрэгтэй. А хэрвээ үндсэн хуулинд одоо ямар нэгэн асуудлаар шүүмжлэлтэй хандах юм уу одоо хэрэглэхэд гарах одоо бэрхшээлтэй асуудал гэж ярих юм бол энд мэдлэгтэй хандах хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсын маань иргэд дотор бас одоо зөвхөн сонсож мэдэх юм боломжтой ч улсууд бас байгаа. Хэдийгээр өөрөө уншиж байгаа бол тэрийг сонсож одоо өөрийн болгож итгэл үнэмшил болгох ийм сонирхолтой ч улсууд байж байгаа. Гэдэг үүднээсээ бол энэ үндсэн хуулийн энэ цахим хувилбар одоо энэ CD хувилбар бол одоо бас их ач холбогдолтой зохион хэмжээний ач холбогдолтой болсон бахаа гэж миний хувьд бодож байна. Ингээд та бүхнийг өнөөдөр энэ шинээр төрж байгаа энэ сайхан бүтээлүүдийн энэ одоо гарааны арга хэмжээнд хурж ирсэнд хүрээлэнгийнхээ зүгээс одоо бид талархал илэрхийлж байна. Ер нь бол энэ бүтээлийн энэ хэлцүүлэг нээлтийн арга хэмжээ зохиож байгаа нь бол энэ бүтээлүүдийг шинжлэх ухааны судалгааны бол одоо практикийн хэрэгцээний эргэлтэнд орохын гараанд нь гаргаж өгч үдэж мордуулж байгаамаа гэж бид бас ойлгож байгаа. Тэгээд ингээд энэ бүтээлийг бүтээсэн энэ бүтээлтэй адилхан одоо бүтээлүүдийг араараасаа бүтээх гэж байгаа энэ хүмүүсийн одоо бүтээлийн сүүн цагаан замд одоо амжилт хүсье. Баярлалаа та бүхэн. Тэгээд энэ манай эсрэг талын өрөөнд энэ танхимд бол номын хотолтой